зуны улирлал эхэлж агарын температур хэд халалтай холбоотой хүүхдийн өвчин гэлтгүй ер нь бол ард иргэдийн дунд наршилт маш их байна. Наршилт гэдэг маань юу вэ гэхээр ерөнхийдөө агарын температурын хэд халалтаас болоод хүний биед шингэний дутагдал илэрч байгаа юм гэхийг хэлж байгаа. Энэ нь бол тэгэхээр маш их хэмжээгээр ам цанган угаад байгаа амны цангаа тайлахгүй шингэний дутагдлаас болоод толгой овдох бага насны хүүхдэд халуурах, бөөлжих, суулгалт зэрэг шинжүүдээр илэрч байна. Гэтэл хэд нэраа бага насны хүүхдүүд наршсныг мэдэхгүй эцэг эхчүүд мөн толгоогоо байруулах зэрэг одоо нөгөө буруу эмчилгээ гэх юм уу ямар нэгэн арга хэмжээ ихээр авагдаж ирж байгаа. Тэгэхээр хүүхдэд ямар нэгэн зовоор илэрсэн тохиолдолд хэмжээгээр шингэн ердийнхөөс 2 дахин ихээр уулгах шингэн олдохгүй хамгийн доор бидний гарын дор байдаг шингэн маань бол хорсоор байж байгаа. Эсвэл буцалсаас юм уу байх хугацаагаа уулгаад боломжоор хамгийн ойрын эмнэлэгт хандаж зөвлөгөөгөө авах хэрэгтэй байна. Нэгэд ингээ гадаа агарын температур хэд өндөр байгаатай холбоотойгоор мэдээж бид нэр хүүхдүүдээ өөртөө наршихгүй тулд авах арга хэмжээнүүд бас авах хэрэгтэй. Жишээ нь бол одоо дандаа малгайтай сүйдрөвчтэй явах, чихтэй өмсөж явбал бүр илүү сайн. Мөн толгойд хүзүүн дээгүүрээ ялангуяа даралт ихтэй өндөр настай хүмүүсийн төрөл чихтэй альчуураа явах. Мөн заавал ингэж үнэхээр гадагшаа гарахвал иймэрхүү арга хэмжээ авч гарахаас гадна ер нь бол өдрийн яг хэд халалттай үед өглөөний 11 цагаас ороо 16 цаг хүртэл ер нь бол гэрээсээ гарахгүй байхад хамгийн зөв сонголт болох гэдэг. Тэгээ гэрээсээ гарахгүй байгаа хэрнээ дан нарандаа цонхтой айлбал мэдээж хөшгөө хааж аль болох нарны гэрлээс хол байхгүй л мөн ялгаагүй бөхчмдөөд нөгөө өндөр настай хүмүүс манд даралт ихтэй зөвөрүүд бас гарч эхэлж болох нь. Тэгэхээр халууцаад ингээл зөвөр хөвтөд байхгүй бас гэртээ байгаа ч гэсэн шингийн юмасаа уух хэрэгтэй. Мөн олон нийтийн газраар бол хүүхдээ авч явахгүй. Энэ халуунд бас хэрвээ гадуур явсан тохиолдолд хүүхдийн идэх хэмээг өөртөө авч явах хэрэгтэй. Хит халуунд буруу зөв хадгалсан бэлэн хүнсний бүтээгдэхүүн бас маш ихээр идэж хордлоод орох бас нэг зөвөр шалгаа гэх юм иймэрхүү зүйлүүд бол ард иргэдийн дунд нэмэгдэх хандлагатай байгаа.